Хэсэг асуудлаас эргэлзээтэй нөхцөлөд үүсэж байна гэж хандгаар байгаа шүү дээ. Тэгэхээр та тодорхой байр суурь илэрхийлээд яагаад ийм байдал руу танаа нам орчих вэ? Улсын хурлд одоо суудалтай одоо хэдхэн намын нэг шүү дээ. Тийм. Үнэхээр одоо чинь нөгөө шинжилсэн улсын намын тухай хуулиар 12 сарын 31 шүү дээ. Тэгэд энэ хугацаанд хууль нийцүүлэн аягүй тодорхой байгаа шүү. Нөгөө улсын намын шинжилсэн хуулийг дагаж өгч журмын тухайд хууль нийцүүлэн хургуулж гэж байгаа. Тэгэхээр хууль нийцээг бол яах вэ? Улсын намын өнөөдөр идэхгүй байдал болж байгаа шүү дээ. Иргэний зориг ногооноо бод өнөөдөр улс төрийн идэхгүй байдал. Намын дарга бүртгүүлээгүй, намын дөрмөө бүртгүүлээгүй учраас даргагүй дүрмгүй. Энэ бол дөрвийн дөрвөн удаа нэг алдаагаа давтна гэдэг бол энэ нэг үнэхээр санаатай үйлдэл байж магадгүй гэдэг хардлагыг бидэнд төрүүлж байгаа. Нэг алдаагаас дээж энэ дөрвийн заалт чинь улсын намд хууль зөрчөөд байна гэхэл тэрийг буцаагаад явуулна гэдэг бол энэ бол санаатай үйлдэл байж магадгүй гэдэг харж байгаа. Тийм учраас одоо бид дахиад намын даргад итгэх юм бол дахиад алдаа гаргаад ирэх юм иргэний зориг нь улсын тавцангаас алччихад бэлэн болсон байхгүй юу? Ястаа эс оршихуу оршихуу гэдэг дээр тулчаад байгаа. Энэ үед аймаг дүүргийн намын хороодын анхаарчлын нэгжүүдээс шаардсан шаардлагын дагуу бид өнөөдөр онцлог хурлаа хоролдуулж байна. Өнөөдрийн онцлог хурлаар бид нар дөрмийн нэгт хамгийн гол юм бол дөрмөө хууль нийцүүлэн гишүүдээр батлуулна, хэлцүүлнэ. Хоёрт нь бид нар нэгэнд намын даргагүй, намын бүтэцгүй болсон учраас намын даргын сонгуульд явуулна, ерөнхий нарийн бичгийн даргын сонгуульд явуулна. Дээр нь нөгөө намын бусад одоо дөрмийн хороо, улс төрийн үндэсний хорооны хурлуудыг одоо бүтцийг бий болгоно гэсэн үг. Тэгэхээр одоо яг одоо намын одоо анхан шатлын төлөөлөлүүд яг энэ одоо цугласан байна. Тэгэхээр нийт одоо ирэх одоо онцлог хуралд оролцох гишүүдийн хэдэн хүн ирсэн гэж үзэж байна. Тэгэхээр өнөөдрийн санал хураалтанд ер нь яг юу гэдгийг хуулийн хүчинтэй байж чадхаар байна уу? 17 аймаг 8 дүүргээс ирсэн байна. Өнөөдөр яг энэ төлөөлөгч нь бүгд нэрсээ явуулахдаа бол 480 хүний нэр явуулсан. Одоогор бол жишээ нь энэ заалч өөр 400 хүний заа нэмээд бид сая сандал нэмлээ. Ингээд нэг 460 гаруй 70 хүн ирсэн байна. Үндсэндээ 98% эрсдэлтэйгээр ирсэн байна гэсэн. Нэрс ирүүлсэн шаардлагаасаа. Иргэний зориг ногоон намаас улсын хурлд сонгогдсон одоо чагсаатаар гарсан гишүүдээс энд бас өмнө нь бол жигүүр байгуулахад иржсэн ирээгүй шүү дээ. Холбоо ирсэн юм. Байсан. Намтын нараа гишүүн бодод одоо нэг хүүхдэн хүнд өвчтөй эмнэлгээр явж гин гिचсэн. Замираа гишүүн бодод уул нь ирнэ гэсэн боловч нэг ажилтаа жоохон хоцож очих байх гэж хэлсэн. Гэхдээ яг ирэх ирэхгүй одоо бол би бас нарийн мэдэхгүй манай хүмүүс холбогдож байгаа. Батболд гишүүн бодод ирсэн энд явж байгаа. Иргэний зориг ногоо намын одоо тэргүүндэд дээд дарга нийслэлийн 8 хорон дарга намын удирдлагуудад энэ ер нь ихэнх нь ирсэн байна. Тэгээд аймагуд бол маш төвтэй оролцож байна. Өнөөдөр энэ шаардлага өнөөдөр энэ намыг үүсгэн байгуулахад хамгийн их одоо юу гэдгийг нөгөө дэмжлэг болж байсан бол орон нутгийн аймагуд шүү дээ манай дээр. Иргэний зориг ногоо нам чинь үндсэндээ бид нар 18 аймаг яг бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа. Тэрний 17 ирсэн байж байна. Намын санхүүжилтийн намын нэг гишүүн одоо энэ удаагийн хурал онцлог хурал одоо ямар нэгэн хүчингү гэдэг зүйлийг мэдээлэл хийгээд хүмүүсээ гараа явуулж байна. Энэ дээр та ямар тайлбарыг өгөх? Мэдээж энэ аливаа юм дотор чинь нөгөө сөрөг байсуутай хүмүүс байгаа шүү дээ. Түрүүний тэр мэдээлэл хийгээд гардаг нөхөр бол нөгөө улсаас өгсөн төсвөөс өгсөн 455 сая төгрөгийг намын даргатаа нийлээд нөгөө захиран зарцуулаад өнөөдөр зориултын бусаар захин зарцуулсан нөхөр баггүй юу? Өнөөдөр бид нар энэ дээр бас хариуцлага юм ярина. Эдгээр одоо тэргүй бид нар бол энэ дээр тэр хүмүүстэн яриад байгаа байхгүй. Тэд чинь тэр авьяасаа тэмцэх газар өөрснөө шалгаж байгаа. Улсын төсвөөс өгсөн 455 сая төгрөг гэдэг бол гэдгийг зориултын бусаар захин зарцуулсан болбол нийтийн албан тушаалттай адилхан хариуцлага хүлээн. Үндсэндээ төрийн мөнгийг захин зарцуулж байгаа учраас тэгэхээр тэр хүмүүсийн нэгэнтэй санхүүжилтийг ер нь ил танаас одоо бүх гишүүдтэй зөвлөж тайлбарсан юм. Тайлбар өнөөдрийн хүртэл шаардаад биднээс санхүүжилтийн бид нэр сонгуулийн ерөнхий хорон дээр байж байгаа тайлбар авж байгаа болохоос биш биднээс бүх санхүүжилтийг нууж байгаа шүү дээ өнөөдрийн хүртэл. Ягаад гэвэл тэр хагас жилийн тайлбар дээр 347 сая төгрөгийг бэлтгэн нийлүүлэгчдэд өгсөн гэх тайлбар дээр сонгуулийн ерөнхий хорон гэсэн тайлбар дээр тавьсан байгаа. Энэ улсын нам, энэ бизнесийн байгууллага биш. Ямар бэлтгэн нийлүүлэгчдэд тэр 347 сая төгрөг өгсөн гэдэг нь задаргаа нь байхгүй байгаа. Одоо аудит орж байгаа. Дээр нь 287 сая төгрөгийг банкны өрөнд өгсөн гэж байгаа. Банкны өрөнд банкнаас зээл авахар болвол манайх үндэсний хорооны хурлаар хэлэлцээ. Иргэний зориг ногоо нам тодомцсон ямар асуудал байгаа. Хэдэн төгрөг хэрэгтэй. Энийг хэрхэн юунд зориулахын гэдгээ үндэсний хороо буюу 219 гишүүнээр хэлэлцүүлээд шийдвэрээ гаргаад банкнаас зээл аваад дараа нь
захин засварлын дахин хурлаад шийдвэр гаргах ёстой. Нэг шийдвэр гараагүй. Нэг хоёрт нь иргэний зориг ногоонд ямар банкнаас зээл өгсөн гэдэг их хэрэгэлзээтэй. Барьцаал хөрөнгөгүй байгуулах шүү дээ. Манайч нь өөрсдөө төрөөсийн байранд байж байгаа. Барьцаан тавих хөрөнгөгүй байгуулах банк 247 130 хэдэн сая төгрөг өссөн баха зээл авсан 247 сая төгрөгийн өр төлсөн гэж байгаа. Тэгэхээр энэ хэмжээний өр зээлийг ямар банк өгсөн гэдэг нь бүгд одоо аудитууд 3 шатны аудитороо шалгагдаад гараад тэгэхээр хууль ёсны хариуцлагууд нь тооцогдоод явна. Та хүмүүст санхүүжилтийг ерөнхийдөө нөгөө сонгуулийн ерөнхий орон төгсөн тайлангаас татаж авч гарсан юм. Яг тэгж байгаа. Одоо биднээс дотоодын болоод нөөдөө би тэргүүнд дараах нууц. Бүх юмыг өгөхөөр дарга ингэсэн болохгүй байх. Та ингээд худлаа яриад явсаар бараг 6-7 сар болчихлоо шүү дээ. Одоогийн намын өдөртгүүдийг ямар үндслээр та буруутгаж байгаа энэ дээр бас товч тодорхой мэдээлэл өгч байна. Нэгд намын дүрмийг 4 удаа буцаалгана гэдэг бол чадамжгүй, хариуцлагагүй эсвэл санаатай байх магадлалтай ийм үйлдэлүүд. Бид нар одоо итгэх аргагүй шүү. Дээж бидэнд 60 хоногийн хугацаа өгсөн. Энэ хугацаанд бид нар нөгөө бүртгүүлэхгүй байх тэр нөхцөлийг бүрдүүлээд байгаа хүмүүстэй итгэх юм бол иргэний зогног нь улсын тавцангаас ашиглаж байгаа нэг. Хоёрт нь намын санхүүг сая би хэлсэн төрөөс өгсөн санхүүг зориултын бусаар захин засуулчаад нуун дарагдуулж байгаа эдийн засгийн тэр үйлдэлийг бид нар шалгуулж байгаа учраас энэ бүхэн дээр хариуцлага тооцоолно. Өнөөдөр их хурл дээр бид нар эднийг бүгдийг авч ирсэн. За